Сайн нөгөө энэ өдрийн мэндэ. За тэгээд шинэ оноос өмнө нэрээ ингээд шинэ онтой уралдаж хийсэн надад ингээд нэг ажил байна л дээ. За тэрний үе ингээд тэгэхээр хоёр охиндоо нэг дээл хийсэн байгаа. Тэгээд дулаахан гоё хөвөнтэй дээл хийгээд өчигээд би нэг юм ойд чадахгүй байгаа л да. Тэгээд ер нь л ойдлоо бараг хийхгүй байгаа. Тэгээд ямар ч байсан шинэ сараас өмнө тэгээд он дамнуулаад яах вэ гэдээ бас онтой уралдаад хоёр охиндоо ямар ч байсан нэг дээл хийж өгсөн байгаа. Тэгээд өөр ойдл ер нь бол дахиж хийхгүй гэж бодож байгаа. Тэгээд уул нь өөртөндөө бас нэг шинэ сараас өмнө нэг дээл хийчихгээд бодсон боловч тэгээд ерөөсөө ажилдаа болохоор цаг зав ерөөсөө гарахгүй мэн өөр. Ямар ч байсан хоёр охиндоо нэг юм цэнхэр дээл тэгээд улаан хэмжээртэй тэгээд хэмжээр нь бас нэг юм саатай хавчуурахтай нэг юм дээл ямар ч байсан нэг хэд өдөр ажлынхаа хажуугаар амжуулаад бүтэн сонир суугаад хийсэн байт юм аа. За тэгээд бүр оройгоор болохоор тэгээд гэртээ хараад чилүү тавьчаад зингидаад тэгээд ямар ч байсан хатаар оноос өмнө дуусгаад хоёр охиндоо бэлгэлсэн. Тэгээд манай хоёр баяртайгаа тэрэж байгаа байж гсэн дэлгэн өмсөж байгаа. За тэгээд манай хоёр маань бас хөөрхөн гүйлгтэй болсон. Тэгээд гүйлгтэйгээ байнга тоглоод өдөр болгон гарч тоглоод хөвгөлтэй ах шиг юмаа. За тэгээд бас оноос өмнө хөөрхөн өмсгөн хүүхдүүдийг баярлуулсан. Тэгээд хоёр охинтойгоо бас хөөрхөн цасан охин болоод манай хоёр пони болоод булган болоод бид гур бас нэгэн дурсамжийг хамтдаа бүтээжээ.